Сайн байцгаана уу? Монгол мөрөөдөл подкастын энэ өдрийн дугаар маань маш эрт нэгэн шуурхай ярилцлагаар өрнөж байна. Одоо коронавирусын голомт яг илрээд дэлхийд дахныг бас айлгаж байгаа Ухаан хот руу явхаар юм зоригтой шийдвэр гаргасан амар санаа амжтай бид нар уулзаад байгаамаа. Тэгээд өнөөдөр подкастаараа энэ тухай ярилцъя. Танд өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Яагаад энэ шийдвэрийг гаргах болсон бэ? Гэхдээ яг хятад улсад нөхцөл байдал маш хүнд байна. Тэгээд би өчигдөр мэдээ харсан чинь одоо коронавирусын нас баралт уржигдрын байдлаар 100 байсан санагдаад байна. Тэгээд нэг хоногийн дотор 130 болоод огцом нэмэгдлээ л дээ. Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр маш өргөн цар хүрээтэй гамшиг болж байгаа юм байна гэдэг ийм одоо мэдрэмж бол төрж байна. Цаана нь бол мэдээж хэрэг маш их эрүүл мэндийн салбар бол тийм мэдээж хэрэг хятад улсад бол туйлдсан ийм нөхцөл байдалтай байгаа гэсэн мэдээллийг би гадны мэдээ сайтуудаар ингээд авч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага маш их санаа зовж байна. Хэдийгээр хятад улс хүчрхэг орн ч гэсэн эрүүл мэндийн салбар бол эмчнэрийн дутагдaltaй байгаа гэдг нь бол өөрсдөө ч мэдэгдээд байгаа. Гадны одоо хэвлэл байгууллагууд ч гэсэн эмчнэр нь одоо ачаалаад ийлэхгүй хүнд нөхцөл байдал байна гэдгийг бол яриад байгаа. Тэгээ ийм нөхцөлд хөрс зэрэгэлтэй олон жилийн бас найрсаг харилцаатай эдийн засгийн хувьд бас их хоорондоо уялдаа холбоотой ажилладаг ийм хоёр улс орон зүгээр одоо чимээгүй байгаад байж бас болохгүй ах гэж бодогдлоо. Тэгээ миний зүгээс ямар би бол засгийн газрыг бол төлөөлөхгүй. Эмч хүнөө төлөөлж эмч хүнийхээ хувьд энэ сайн дураар одоо ажиллаж энэ далаад тусал нэмэр гэдэг шиг жижиг ч гэсэн яг хуу тэнд олон зуун сая магадгүй олон зуун сая ч яг ер нь олон сая эмчтэй л байх л та. Гэхдээ мэдээж хэрэг нэг ч болтгой эмч бол тэнд хэрэгтэй байгаа гэдэг нь ойлгомжтой ийм үед Монголоос нэг том жижиг нь хамаагүй баг бүрдүүлээд ганцаараа явах ч бас одоо бас арай цаашаа чинь тий. Таны нөгөө Facebook хуудасаараа ухаан явнаа гэд эмч нар 5-6 эмч шүн жишээ нь нэгдсэн гэж ийсэн. Өнөөдөр яг одоогийн байдлаар хэдийн эмчтэй болчихоо та тий хүмүүс яаж хандаж вэ? Юу гэж вэ тэр талаар? Ерөөсөө эхний 30 минутын дотор л 6-7 эмч ороод ирсэн. Явъя гэд. Би бол ерөнхийдөө дотроо бол нэг ямар ч зоригтой байлаа гэд нэг 10-аад эмч бол цугларч байх гэсэн найдлага бол байсан багтаа тий. Гэтэл бол 30 минутын дотор 6-аас 7 эмч шууд одоо явъя гэсэн санал гаргасан тул миний хувьд бол за энэ бол манай эмчнэр бол цуглах юм байна гэсэн сэтгэл төрсөн. Тэгээ өнөө өглөө босоод ингээд эмчнэраа ингээд тоолоход бол одоогийн байдлаар 85 эмч явахаар одоо саналаа өгсөн байна. За би энэ эмчнэрийн өмнөөс би маш их нэгдүгээрт баярлж байна, хоёрдугаарт бахархаж байна. Одоо ийм нас баралт бас тодорхой хэмжээгээр хятад улсад өндөр байна шүү дээ тий. Ийм үед зориг гаргаад энд мэдээж хэрэг мэдлэг чадвараас илүү зоригийн асуудал яригдана. Яг тэгвэл мэдлэг чадвартай эмчнэр бол манай Монгол асар их байгаа. Гэхдээ тийшээ зориглож явна гэдэг бол бас хэр баргийн жимчээс тийм гараад байхаар тийм зүйл бас биш. Тэгээд эдгээр улсууд бол мэдээж хэрэг эрсдлээ бол ойлгож байгаа учраас бас халдвар авах аюул бол байгаа. Гэхдээ бид бүхэн мэдээж хэрэг бүх юмыг журмынхын дагуу цаанаас нь өгж байгаа шийдвэрийн дагуу бүх одоо хамгаалах хэрэгслийг бол журмынхын дагуу зөв хэрэглээд явхад бол халдвар авахгүй гэсэн ийм одоо бодолтой байгаа. Мэдээж хэрэг хин ч халдвар аваад хүнд халдвар авахыг бол хүсэхгүй. За гэхдээ ямар нэгэн байдлаар энд одоо шинэ вирусын халдвар авсан тохиолдолд тэндээ бол 100% одоо өвчнөө эдгэрүүлчихэд төгс эдгэрчээд эргэж ирнэ гэсэн ийм нөхцөлтэйгээр л явъя гэж бодож байгаа. Тэгэхгүй бол бид нар ингээ халдвар тээгч болоод их орондоо эргээд ирэх юм бол бас бүр тэрнээсээ илүү одоо туслах гэсэн биш. Тэрнээсээ илүү одоо хор уршигыг Монгол улсаас авчрах аюултай учраас заавал тэндээ бүрэн эдгэрчээж ирнэ гэсэн улсуудыг л эмчнэрийг л одоо авч явъя гэсэн ийм бодолтой байгаа. Мэдээж хэрэг эмчнэр маань бас ямар нэгэн байдлаар тэнд амь насаа алдсан тохиолдолд ямар нэгэн байдлаар гомдлгүй гэсэн ийм бичгийг бол заавал гарын үсэг өгчээж ингэж явах хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол бас энэ дэр чинь нэгэнт баг ахлаа явж байгаа хүний хувьд бол хариуцлагын асуудал маш хүчтэй яригдана. Хүний бас сайхан өөрс Монгол улсынхаа сайхан эмч нарыг нэгээр цөөлөхийг хинч хүсэхгүй, тийм учраас аль тал нь бас хариуцлага хүлээгээд ингээд явах шаардлагатай гэж харж байна.
Ер нь яг хизээ явахаар төлөвлөсөн бэ? Тэгээд мэдээж нэг хоёр улсын хоорондын зөвшөөрөл нэг Ухааны хотод хүлээж авах уу? Японы эмчнэр бол жишээ нь очсон маш олон очсон гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ нэг хоёр улсын хоорондын явах ирэх очих асуудал тэгээд зардал мөнгө гээд тань руу бас чинь хүмүүс компаниуд энэ төр хандж явах шиг гэлээ. Ер нь бол зөвшөөрлийн хувьд бол гадаад харилцааны яам хамгийн гол гүүр болох байгаа. Тэгээ би бол өчигдөр элчин сайдын хятад элчин сайдын яамтай бол ярьсан. Одоогийн байдлаар нөгөө тент чин элчин сайдын яам дээр чин цагаан сар гэдэг хятадын цагаан сар гэдэг утгаараа амарсан байгаа юм байлээ. Тэгээ гадаад харилцааны яамд бол бас хандсан байгаа. Гадаад харилцааны яам бол дэмжиж ажиллана гэдэг илэрхийлсэн. Тэгтээ одоо эн чин бас улсын онцгой комисс гэдэг юм ордог юм байна тий. Онцгой комиссд бол хандсан байна. Хүмүүс ингэж юм л та сөрөг хандлага бас таны нэг постн дээр харж байгаа сөрөг хандлагууд байна. Амар санаа ямж худлаа попорж जैन их оронд ч өөрөө одоо зөндөө асуудал ахт чинь заавал тэр халдварын голомт руу явах ямар хэрэгтэй юм бэ? Бас өөрсдийгөө эмчнэрийг бас хөлдөөж хэрлээ. Гэт янз бүрийн энэ талаар ер нь ийм залуу эмч залуу хүмүүсийн шийдвэрийн зөрөгтэй шийдвэрийн талаараа та юу гэж байна. Энэ сөрөг хандлагт ямар тайлбар өгөх вэ? Ер нь бол манай Монгол улс яг өнөөдрийн байдлаар эмчнэрийн хангамж, эмчнэрийн тоогоор асар өндөртөө орж байгаа. Одоо жилдээ 3500 шинэ эмч төгсөж байна. Дээр үед чинь одоо нэг 200 300 эмчил жилдээ төгсдөг байлаа шүү дээ, тий. Тэгэл байхад л одоо энэ тэр үед одоо бодвол ганц 2 сая байсан байлгүй. Тэр үед эрүүл мэндийн салбарыг аваад яваад болоод байсан. Гэтэл одоо энэ олон эмчтэй манайх бол эмчийн тоогоор дэлхийд дээгүүр орж байгаа. Тийм учраас одоо Монгол улсад бол одоо ямар ч одоо цар тахал гарсан манай эмчнэр бол хангалттай байна. Тооны хувьд бол хангалттай байна. Түүнээс гадна бас тийшээ очсноор энэ ийм өргөн хүрээний цар тахлын үед улс орнууд ямар арга хэмжээ авж гин тийм ээ. Ялангуяа энэ шинэ коронавирусын хувьд ямар арга хэмжээ авж гин гэдэг талаас ажиглах, ойлгох, мэдэх, сурах зүйл бол маш их байгаа гэж бодож байна. Тэгээд ямар нэгэн байдлаар шинэ коронавирус Монголд орж ирлээ гэж бодоход одоо тэр жинхэнэ голомт дээр ингээд ажиллаад ирсэн хүмүүс бол мэдээж хэрэг зөвлөх байр сууриас ийм болж илээ, онцлог нь ийм юм байлээ, яг ингэж халдварлалт юм байлээ гэдэг тэр бүх мэдлэг бол Монгол улсад их хувь нэмэр оруулж хөрөнгө оруулалт болж орж идэг гэдэгт би ерөөсөө эргэлзэхгүй байна. Зардал мөнгөний тал дээр бол би бол ямар ч өөрийнхөө зардлыг бол гаргана гэсэн бодолтой байсан. Гэвч одоо хэрвээ энэ олон эмчнэр ингээд явах тохиолдолд бол зардал мөнгөний тал дээр жоохон хүндрэлтэй гарч ирж байгаа. Зарим эмчнэр маань маш сайхан сэтгэлтэй бүх зардлаа би өөрөө данаа багтаа аваачаа гэсэн ийм хүсэлтүүд тавьж байна. Тэр бол үнэхээр гайхалтай байна. Гэхдээ одоо үнэхээр яг чадварын хувьд яг тохирсон эмч маань зардал мөнгөө ингээд дийлэхгүй ийм нөхцөл байдал үүсэх юм бол бас манай үндэсний одоо хөрөнгө оруулагч нар үндэсний томоохон компани корпорациуд бас дэмжих байхаа гэж бодож байна. Эхнээсээ бас дэмжих гэсэн одоо саналууд орж ирж байна. Тэрэнд бол би их бахархалтай байна. Манай монголчууд бас тийм хувиа хичээсэн байх ёсгүй тийм ээ. Манад л орж ирээгүй бол хамаагүй ч гэдэм үү те. Одоо ийм байр сууриас хандахгүй байгаад нь би их баярлж байна. Тэгтээ бас энэ комментуудыг ингээд ирж байгаа комментуудыг уншихад бас харамсалтай зарим комментууд бол ямар хамаатай энэ одоо тий одоо гэсэн ийм байр сууриас айгүй миний хувьд бол гэх юм эмзгэр хүлээж авахар комментууд бас орж ирж байна. Тийм учраас тийм байж болохгүй. Бид нар нэг дэлхий дээр амьдарч байгаа. Тийм ээ. Одоо голомт руу н одоо хандаж ажил хийхгүй зөвхөн одоо хизээ орж ирэх бол гэсэн иймэрхүү нөхцөл байдлаар иймэрхүү хандлагаар ажиллах нь бол буруу гэж харж байгаа. Ер нь бол яг өнөөдөр манай улсад бол яг коронавирусын халдвар яг илрээд хүнд нас урсан энэ байхгүй ерөнхийдөө байдал намжимл байна л та. Тэгээд одоо жоохон нөгөө иймэрхүү байдал намжимл бахаар манайхан ч нэг тийм мартагнаад эхэлдэж штэ. Тэнгүүд монголчуудад ерөөсөө тусахгүй. Бид нар ч одоо ингээ адууныхаа махыг идээд аарцаа уудаг өөр бие махбодтой хүмүүсээ манайхан ч хүйтэн тий энэ вирус ер нь бараг бид нар мэдхгүй эмчлээ тусаад өнгөрж байгаа ч гэсэн яриа энэ төр явагдаад байна л та. Тэгэхээр ер нь энэ вирусын талаар мэдээлэл яг эмч хүний зүгээс нэг тодорхой өгөөч хүмүүст. За энэ халдвар монгол хүн тусахгүй гэсэн тийм гинэн ойлголт бол байж болохгүй л дээ. Яг бол коронавирус аль нэгэн яс үндэстнийг бол мэдээж хэрэг ялгахгүй нь ойлгомжтой.
Тэгээд огт өмнө нь бас тийм халдвар орж ирж байгаагүйш орж ирж байсан. H1N1 гэл бүх сүйд болоо тийм ээ. Бас эндэгдэл энэ төр гарч исэн та бүхэн тод санаж байгаа. Тэгэхээр зэрэг ямар ч цар тахал бол орж ирэхэд бол хүнээс хүн рүү ялангуяа энэ вирусын хувьд бол хүнээс хүн рүү дамжиж байгаа гэсэн баталгаажсан байгаа. Тийм учраас харин онцлогоороо маш сайн бэлдээд тэгээд одоо тусгаарлах арга хэмжээ, босод арга хэмжээнүүдийг тогтолцооны хувьд бол бэлэн байх ёстой. За тэрийг бол манай эрүүл мэндийн яам хийж байгаа гэж би найдаж байгаа. Энэ шийдвэрийг гаргахад мэдээж хүмүүс ч одоо арга гэртээ тий ойр дотны хүмүүс байна. Гинт ийм шийдвэр гаргахаар одоо таны ойр дотны хүмүүс яаж хүлээж авах вэ? За ер нь бол эргээр хүлээж авахгүй байгаа. Тэг мэдээж хэрэг амаргүй шийдвэр учраас одоо хүртэл одоо эргээр хүлээж аваагүй байгаа. Тасаа хизээ явна гэсэн бэ? Билетээ өвчүүлсэн. 2 сарын 2-нд гэж байгаа. Өвчүүлсэн үү билетээ? Билетээ одоо захиалсан байгаа. Ер нь бол болцохоор юм гэж ойлгосон. Ер нь ямар нэгэн одоо мэдээж нэлээд энэ шийдвэрийг гаргахын тулд бол зориг орсон л байж таараа. Тэгэхээр жоохон айдас байна уу? Ер нь өөрийгөө яг яаж хамгаална гэж итгэлтэй байна өөртөө. Би тэр зориултын хувцас, маск энтрийг хэрэглэхэд бол коронавирусын халдвар авахгүй л гэж бодож байгаа. Тэгээд авсан ч гэсэн ер нь бол бусад одоо хятад орны ярьж байгаа энэ статистикаар харахад бол харьцангуй одоо залуу одоо эрүүл дархлаа сайтай ийм хүмүүст бол хөнгөн тусч байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас тэр утгаараа ч гэсэн бас өөртөө итгэлтэй байна. Тэгээд халдвар авсан ч гэсэн эдгэрнэ гэдэгтээ бол огт эргэлзэхгүй байна. Одоо улс орныхоо нэр хүндийг бодох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Мэдээж хэрэг гадаад харилцааны яам бол ямар нэгэн байдлаар хятад улсад бол туслах сонирхол бол байгаа. Гэхдээ одоо гадаад харилцааны яам бол ингээд санаачлал за эмчнэр яваач гэд бас хэлж чадахгүй байгаа хэл та. Ягаад гэвэл эн чинь ийм их эрсдэлтэй ийм одоо орчин руу эмч нарыг одоо яваач гэж хэлэхэд бол хэцүү байгаа ах гэж бодож байна. Тийм ч учраас өнөө хүртэл гадаад харилцааны яамнаас эмч нараа та нар баг гаргаач гэсэн ийм байр суурийг бол хэлээг байх. Өөртөө бас буцаад хүмүүсүүдийг эвгүй байдалд оруулна, бас ийм нөхцөл байдалд бол сайн дураар л явах хэрэгтэй л да. Ягаад гэвэл эн чинь хүний амь насны асуудал тийм эн чинь цаана бас тухайн хүний өөрийнхөө эрсдлээ өөрөө хариуцах асуудал байгаа учраас хин нэгэн гадны нөлөөгөөр за эмчнараа явуулъя гэж хэлж бол болохгүй байх. Уриалж бол болох байх. Гэхдээ бол одоо хүчээр шахуу ингэж явуулах бол ямар ч боломжгүй байхаа гэж үзэж байгаа. Тийм учраас энэ санаачлал бол эмчнараас өөртөөс л гарах хэрэгтэй. Өөр ханаас ч гарах хэрэггүй. За баярлалаа. Ингээд ийм иргэнлэг зоригтой шийдвэр гаргаж олон одоо маш олон эмчний багийг бүрдүүлж явах гэж байгаа. Амар санаа эмчтэй хурдан очоод тий одоо ихийг мэдээд бас тэр чинь хичнээн ингээд голомтод ажиллаж байгаа чинь бас түрүүний хэлсэн танаар хэлсэн таны хэлснээр зөндөө ихийг бас харж нүдэрээ ойлгоод тэгээд хурдан их орондоо эрүүл сарвал ирээрээ за тэгнэ гэдгийг хүсэн өрөөё сонсогчдынхаа үзэгчдийнхаа өмнөөс та бүхэнд ч гэсэн эрүүлийн сайн сайхныг хүсье. Цар тахал Монголд орж ирэхгүй байх залбирч байна гэж хэлмээр байна. За баярлалаа. За